Би юу дуртайгаа хийх миний эрх чөлөө гэж хизээж ойлгож болохгүй. Энд чинь цаана бусдын эрх чөлөөний асуудал давхар яригдана. Ялангуяа энэ нөлөөлдөг хүмүүс ютуберүүд гэдэг гадар урлагийн тэр кино контент хийж байгаа хүмүүсүүд энэ дээр бас бодолцооч та бүхний уран бүтээлийн одоо юу гэдэг сэтгэлгээний эрх чөлөө гэдэг асуудал яригдахыг үүсэхгүй. Гэтэ илүү их уншаач, илүү их судлаач тодорхой ёс зүйн сургуулийн орчимчтэй арга хэмжээнүүдийг авч хязгаарлах хэрэгтэй, хяналттай болох хэрэгтэй байна. Ёс зүйн болоод ёс суртахууны үнэлэмж байхгүй болсон учраас тэр хүмүүсүүдийг даамжруулад байна л да. За сайн бацгаана үзэгчтэй тод мэдээцэг юм байна. За сүүлийн үед үе тэнгийн дээрлэлт за хүчирхийлэлтэй холбоотой асуудал газар авч олон нийтийг ер нь бол цочирдуулаад асуудал үүсээд байгаа. За үүнтэй холбоотойгоор Шихийн утаг их сургуулийн харьцуулсан эрх зүйн хүрээлэнгийн захирал Баттулмын Мөнх Эрдэнэ доктор хүнтэй уулзахаар бид нэр хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Та бас криминологч хүн тий? Тэгэхээр яг одоо сүүлийн үед үе тэнгийн дээрлэлт нэгнийг би бол хүчирхийлэл гэж хараад байна. Энийг дээрлэлт гэж харахгүй байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ талаар бас хүүхдийн гэмт хэргийн талаар та бас мэдээлэл өгөөч. Ер нь Монгол улсад хэдэн одоо гэмт хэрэгт хүүхдийг одоо зөвлөжилдэг юм болоо. Тэгэхээр дээрлэлт гэдэг бол та хүчирхийлэл гэж харж байна гэж шүү дээ тийм үү? Хүчирхийлэл мөн. Ялангуяа энэ үе тэнгийнхний дээрлэлтийн цаана бол сэтгэл зүйн хүчирхийлэл, биеийн махбодын хүчирхийлэл, за цаашлбал бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэлүүд. За тэгээд бүр мөнгө төгрөг авчир гэдэг байдлаараа бол эдийн засгийн хүчирхийлэл гэдэг ингээд ер нь хүчирхийллийн бүхэл хэлбэрүүд яригдчихэж байгаа юм л да. За Монгол улсын хувьд бол хууль тогтоомжийн хүрээнд хүүхдүүд одоо эрүүг яриаслах хүлээх нас нь 14-өөс эхэлдэг. Тэгэхээр 14 наснаас бол тодорхой гэмтрийн одоо төрлүүд төр субъект тооцноо гэсэн үг. Тухайлах юм бол хүнийг алах гэмтрэг, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах, за өвчнөд гэмтрэг, хулгайн гэмтрэг, дээрмийн гэмтрэг, бусдын эдрэнгийн устгах гэмтэх гэмтрэг, за нөгөө хар дамжих мансууруулах процессыг хууль ёсоор ашиглах гэмтрэг, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмтрэг. Одоо ингээд гудамж талбайгаар ойрлж харлаад бөөнөрөө одоо хөдөө хээр явж байгаа юм шиг ингээд авиралдаг болчиход шүү дээ. Зарим одоо энэ одоо оройвчийн цагийг хяналтгүйгээр хүүхдүүд явж байгаа нөхцлөөс харахад тэгээд тэр бол юуг илэрхийлж ийн вэхээр тэр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 2016 дээр 14 насны субъект тооцдог учраас хариуцлагыг хэрэгсэл байна л гэсэн үг. Тэгээд захин мэдээлэл аюулгүй байдлын эсрэг гэмтрэг таны одоо саний асууж байгаа асуудалтай холбоотойгоор тэр дээрлэлт үе тэнгийн дээрлэлт гэдэг бол заавал одоо нүр тулж бие махбодд нь хүчирхийлүүлэхээс гадна одоо сошиал медиа захин одоо хэрэгсэл ашиглаж бусдын нэр төр алдар хүнд тийм ээ тэр одоо үн цэнийг унгаах сэтгэл зүйн одоо урт хугацааны эсрэг нөлөөтэй үр дагавар дагуулах хүчирхийллүүд үйлдэх байдлаар бол илэрч хажиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгон дээр бол 14 наснаас эрүүг яриаслах хүлээдэг ийм зохицуулт бол Монгол улсын одоо эрүүг хуулийн субъектийн наснд бол зааж өгсөн байна. За өөр нэг асуудал нь болохоор бол 16 наснаас нийтлэг субъектийн асуудал яригддаг эрүүг хууль дээр өөрөөр хэлбэл эрүүг хуулийн ерөнхий ангийн 6-гийн 2-ын одоо 2-ын 1 дээр нийтлэг субъектийн нас 16 гэж заасан учраас ихэнх буюу дийлэнх олонх гэмтрүүд төр одоо субъект хүүхдүүд одоо хангана гэсэн үг. За хариуцлагын талаар ярьчлаа тий. Ер нь криминолог буюу гэмт хэрэг яагаад одоо энэ үе тэнгийн дээрлэлт хүчирхийлэл нэгнийг гадуурхах байдал үүсч вэ? Одоо энэ нийгэмд үүсч байгаа шалтгаан нөхцөлийн талаар та бас криминологч хүний хувьд тайлбарлаад бас үзэгчдэд ойлголт өгөөч. Тэгэхээр бол одоо юу байж юм л да. Эрүүг хариуцлах асуудлаас гадна зөрчлийн хариуцлах асуудал яригдана гэсэн үг. Тэгэхээр зөрчлийн хариуцлага дээр бол бас л одоо нийтлэг субъект 16 насны асуудал буюу хүүхдүүдийн дээр хариуцлага хүлээж байгаа гэсэн үг. Таны асууж байгаачлаа яагаад энэ бүлэглэлт дээрлэлтийн асуудлууд одоо ингээд нийгэмд газар авч байгаа гэдгийн цаана бол олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тухайлбал одоо эцэгхийн хараа хяналтын асуудал яригдана. За сургууль одоо тэр хүүхдүүдийн сурж байгаа орчинд бас хяналтын асуудал буюу өөрөөр хэлбэл тодорхой дүрм журм хэрэгжиж чадахгүй байна гэдэг ийм нөхцөл байдал харагдаж байна. За мөнгө гол нь одоо нөлөөлж байгаа зүйл бол сошиал медиа. За энэ дээр одоо нөгөө хүчирхийлэлтэй контентууд, кино, дуу хөгжим эдгээр сонсох асуудал яригдсан шүү дээ. Тэгээд дээрэс нь үе тэнгийн хүүхдүүдийн хоорондын харилцааны асуудал. Буюу өөрөөр хэлэх юм бол энэ нийгэмд одоо хүчирхийллийн шинжтэй үйлдэлүүдийг энгийн мэт ойлгодог. За тэрийг бол харилцааныхаа өдөр тутмын одоо нэгсэндээ хэсэг болгож ингэж одоо буруугаар нэгсэндээ криминолог талаас бол хазаалт
руу шилжчихсэн байгаагаас болж энэ одоо дээрлэхэлтэй асуудал газар авч байна гэж ингэж харагдаж байгаа. Тийм учраас өөрөөр хэлэх юм бол эцэг их сургууль за тэгээд тодорхой одоо юу гэдгийг орон нутгийн удирдлага за түншлэн одоо яг энэ чиглэлийн хүүхд хамгааллын одоо ажил эрхэлж байгаа хүмүүсүүдийн асуудал хүртэл энэ төр хамрагдаад ингээд эцэст нь хүүхдүүд өөрсдөө бие биентэйгээ харьцаж байгаа харилцааны соёлын асуудал яригдана гэсэн үг. Тэгэхээр бид нар бол энэ нөхцөл байдлуудаас болж энэ одоо дээрлэхэлт үеийнхний одоо хүчирхийллийн шинж төвлөрөл гашаагдаг энэ дүрд ойлгох хэрэгтэй. Шууд одоо юу гэдгийг нийгэм сенсанс тарьсан юм хэрэг маргаан гаргангууд хүүхдүүд рүү чиглэсэн байдлаар шийтгэх ийм одоо хатуу арга хэмжээг бол санал болгох нь буруу. Ягаад гэвэл энэ эрүүгийн хуулиараа, зөрчлийн хуулиараа холбогдох одоо эргэцсэн үр дагавруудаар бол хариуцлагын асуудал яригдана л да. Тэрүүгээр бид нар бол асуудыг шийдэж чадахгүй. Энэ бол төр зүрийн одоо юу гэдгийг сенсацуудаар өнгөрнө. Тийм учраас урт хугацаанд энэ бүл идэлт буюу одоо үеийнхнийхний дээрлэлтийг энээс шалтгаалаад цаашаа өөр гэмтргүүд үлдэх, өөр илүү ноцтой одоо юу гэдгийг хохирогчийн асуудлууд яригдах одоо шалтгаан нөхцөл болох гэдэг шүү дээ. Тийм учраас энийг одоо нэн дээр зогсоохын тулд бид нар бол нийгмээр хөдөлгөх хэрэгтэй. Энэ дэр эцэг эхчүүд үр хөвгчтэй хараа хяналтаа тавих. За ингээд сургуулийн удирдлага эцэг их хүүхд гурийн хамтарсан. За энэ дэр мэдээж орон нутгийн засаг захиргааны одоо нэгжүүд бас хамтрах болцоо гаргаж өгөх хэрэгтэй. Ингээд одоо тодорхой хэмжээний дүрм зөрчсөн тохиолдолд бол тэр хүүхдэд сануулдаг, ойлгуулдаг, хохирогч хүүхдийн асуудлыг энэ дэр маш сайн анхаарах хэрэгтэй. Энд бол насан туршдаа сэтгэл зүйн шарх аваад ингээд амьдралын чанарт нь нөлөөлөх эрсдлүүд бодитоор үүсэж байгаа байхгүй. Тийм учраас эцэг их хүүхдтэй одоо анхаарал хандуулад хохирсон хүүхдийн эцэг их нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургуулийн удирдлага багш нар энэ хүүхдийг одоо цаашдаа яаж одоо өдөртмийн энгийн хэмнэл рүү оруулах уу гэдэг ийм цогц хөтөлбөрүүд хүртэл байх хэрэгтэй юм байлээ. Энэ Скандинавын улс орнууд дээр бол энэ бүл идэл буюу үеийнхнийхний дээрлэлтийн эсрэг хөтөлбөрүүд босруулсан. Тэр нь болохоор сургуулийн хүрээнд ийм байдлаар хэрэгжинэ. Эцэг их сургууль одоо хүүхдийн хамтарсан ажиллагаа ийм байдлаар явагдана. Орон нутгийн засаг захиргаа бол энэ дээр ингэж анхаарч дэмжлэг үзүүлнэ ч гэдэг юм уу. Тийм байж ингэж зохис байдлаар нийтрээ хөдлөхгүйгээр зүгээр одоо нэг хэсэг хүүхдүүд дээр очиж хариуцлагын асуудал яриад шийдэгдэх боломж байхгүй. За тэгэнгүүт одоо ямар асуудал яригч вэ гэхээр хохирогч хүүхдээс гадна нөгөө одоо хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн хүүхд яагаад ийм үйлдэл гаргаад байна? Тийм ээ. Одоо нэг хүүхд гэлтгүй нэлээд хэсэг бүдэг хүүхдүүд нийлж ийм үйлдэлүүдэр хийх тохиолдол их болж шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэр шалтгаануудтай холбоотойгоор эхний ээлжинд тэднийг авч уулзаж ярилцах. Энэ хүүхдүүд ямар нэгэн сэтгэл зүйн болоод өөр одоо юу гэдгийг асуудлууд байна уу? Аав ээж нь одоо юу гэдгийг тэр хүүхдүүд хайхрамжгүй ингээд өөрөөр хэлбэл хараа хяналтгүй орхицсон. Өөрөөсөө хүчирхийллийн золиос болцсон байна уугүй юу гэх мэтчлэнгээр ингээд тэднэр дээр бас тодорхой сэтгэл зүйн ажиллагаанууд хийгдэх хэрэгтэй. Ингээд гэмдэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй биш байсан ч гэсэн хамтарсан одоо яг уу эвлэрэх цаашдаа одоо ийм байдлаар явахгүй байх арга хэмжээнүүдийг санал болгох. Ингээд энэ байдал дахиад дамжирах юм бол дараагийн арга хэмжээ буюу дотоодын одоо сургуулийн дүрмтэй холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээлгдэг. Мөн үү? За тэр ёс зүйн хариуцлага нь юу юуг одоо сургууль соёлоос нь шууд хөөхөөс гадна эргээд одоо тухайн хүүхдийг яаж нийгэмшүүлэх үү? Тэр хохирсон хүүхдийн хохирлыг яаж барагдуулах үү гэдэг төвлөрөх хэрэгтэй. Хохирол гэдгийг чинь цаана бол одоо шууд илт одоо юу гэдгийг эрүүл мэнд бие махбодод нь шууд үр дагавар үүсгэсэн чинь сэтгэл зүйн асуудлууд яригдэн шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэл зүйн хохирлыг бол иргэний журмаар манайд бол одоо нэг хэмжлэх бүрэн болцоо нь байгаа. Тэгэхээр энэ жишгийг бол тогтоож өгөх хэрэгтэй. Хүүхдүүдийн тэр сэтгэл зүйн тэр дарамт тэр одоо юу гэдгийг нэр төр өөрийнхөө эрхэмсэг орших уу эргээд одоо юу гэдгийг өөртөө итгэл гээд маш олон зүйлүүд төр сөргөөр нөлөөлж байгаа тохиолдолд энэ одоо тэр бүлэглэлт буюу тэр хүчирхийлүүлж байгаа хүүхдүүдээс тэдний эцэг эхчүүдээс гаргуулах асуудал нь бол иргэний журмаараа одоо нээлттэй байгаа. Энийг бол идэвхжүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн тэр хүүхдийн одоо эрүүл мэндийн сэтгэл зүйтэй холбоотойгоор эмчилгээний зардуудыг бол тэр хүүхдүүдээс гаргуулдаг. Гэмт хэрэг зөрчил гэж үзээгүйсэн ч гэсэндээ ийм жишг рүү орох хэрэгтэй. Энэ тодорхой сургуулийн дүрм журмуудаар бол яг баталгаажсан, албажсан эрх зүйн боломж нь бүрдэх хэрэгтэй байна л да. Тэгжиж бид нар энийг бол яг хамтын хүчээр даван туулнаа. Одоо ганцхан одоо юу гэдэг сошиал медиа дээр явж байгаа ахлахангийн ч гэдэг юм уу энэ хүүхдүүдээс гадна багаангийн хүүхдүүд тэр утгаар цэцэрлэгт хүртэл энийг одоо хүүхдүүд биеийнхээ хочилж доромжлох тэр тохиолдолд тэрэн дээр хараа хяналт зайшгүй хэрэгтэй. Энд чинь болдгүй юм байх шүү гэдгийг ойлгохгүй бол тэр хийгээл юм. Тийм учраас одоо бага ингээд хүртэл энэ бүлэглэлтэй холбоотой асуудлууд яригадаад хүүхд одоо ингээд тэр чинь маш эмзэг хүлээж авдаг. Бид нэр хүүхдийн сэтгэл зүг одоо мэдэхгүй байна.
хүүхдүүд бол одоо юу гэдгийг тэр эргэн тойронтой харьцаж байгаа хүүхдүүдийн үнэлэмжээр өөрийгөө тодорхойлох гэдэг. Тийм учраас чи ийм хүүхэд штэ, чи ийм одоо байдалтай ингээд шоолоод байгаа тохиолдолд гаднах төрөх одоо тэр хүүхдийн зам байдал тий энэ болгоноор нь хүүхдүүд биенийгээ шолох магадлал бий л дээ. Тэрэн дээр нь багш нар энэ дээр ойлгуулах ингэж болдгоо шүү найзаагаа. Ийм үйлдэл хийвэл чи одоо найз чинь болоод чи өөрөө аль нь одоо маш муухай одоо юу гэдэг сөрөг үр дагавар бий болох гэдэг шүү. Гэх мэтчлэнгээр арга хэмжээнүүд авдаг болох хэрэгтэй юм байнамаа. Тэгэхгүйгээр чи одоо бити хов зөөгөө юу одоо бити ийм юм одоо яриад хоорондоо маргаад та нар гэдэг байдлаар хандаж болохгүй. Яг бол хүүхэд өөрт нь учирч байгаа бэрхшээл энэ чинь хүүхдийн хувьд маш том бэрхшээл байхгүй юу? Сургуульдаа явах уу яах уу гэдэг хүртэл эргэлзээнд очих хэмжээнд ангийн солих уу яах уу гэдэг эргэлзээнд очих хэмжээнд байна гэдэг бол зүгээр нэг сонсоод өнгөрөх зүйл биш байхгүй юу? Энэ бол тэр тухайн хүүхдэд асар хүчтэй сэтгэл зүйн одоо асуудал үүссэн байна гэсэн үг. Тийм учраас энийг нь харгалзан үзээд хүүхдүүд дээр одоо ажиллах хэрэгтэй байна. Анхаарах хэрэгтэй байна. Эцэг эхчүүд, багш нар, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гэдэг хамтын ажиллагаанд энэ дээр явах хэрэгтэй. Тэгээд энийг нь бол төр засаг тодорхой орон нутгийн удирдлагууд дэмжих, хөтөлбөр боловсруулах. За цаашлаа тэр хөтөлбөрийг яаж хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сургалт гарын авлагууд гаргахтай холбоотой асуудлууд хүртэл давхар яригдах байхгүй юу? Мэдээж зохицоор нь бид нэг төр олон асуудал шийдэж чадахгүй ч гэсэндээ ер нь урт хугацаанд энэ анги дүргэлттэй асуудлыг эргээд харах болсон. Тэгээ нэг багш одоо юу гэдэг ангитаа 40-50 хүүхэдтэй байгаа тохиолдолд тэр одоо хэн сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орж ийн хэн тэр хүүхдүүдэд одоо юу гэдгийг сэтгэл зүйн хүчирхийлэл үлдээд ийн гэдгийг бол тогтооход одоо нэгсэндээ хяналт бол суларч ийн гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид нэр хүүхдүүдэд хамгаалахын тулд хамгийн наацх нь анги дүргэлтээс эхэлнэ. За эцэг эхчүүд сүүлийн үеийн сургууль хүмүүжүүлэгч нарын хувьд хов зөвлөө. Ингээд асуудал гарангууд багшаа энэ намааг ингээд эсвэл аав ээж намааг ингэчлээ. Тэ? Тэгээл хов зөвлөө. Хов зөөдөг хүн муухай. Би багасаа бас тийм юм сонсч хов зөөгөл хов зөөгч ер нь л муухай шин. Тэг энэ асуудлаас үүдээд одоо хүүхдүүд хэлэхгүй юм уу? Тэ хүчирхийлэл улам далд хэлбэр рүү шилжээд нийгэмд илүү хүндэрчгүйгээ бас нэг талаараа тэ хүүхдийн үгийг сонсдгүйгээс болж. Тэгээ энэ дээр яг та одоо эцэг эхчүүд дөх зөвлөгөө байгаа юу? Сургууль хүмүүжүүлэгч юм. Одоо нөгөө би кинологи талаас нь тайлбарлах гэдэг л да. Тэгээ бидний хүүхд тохт одоо хов зөөх тухай гэхээс илүүтэйгээр битгий одоо хүүхдүүд биентэйг муудаадай. Тэгээд найз төгтдөг чи ивтэй яваач тээ. Гэдэг юм ярьдаг байсан шүү дээ. Одоо тэгэл багш намайг одоо цохиод авсан гэд хэлэх юм бол гож одоо буруу юм хийсэн байна да гэдэг байдлаар ингээл ярьдаг л байсан. Гэхдээ тэр үеийг бол одоо өөр болцсон. Тэр чинь хүүхд өөрийгөө хамгаалах гэж оролдлого хийгээд шүү дээ. Тэрийг нь хов мэтэр өдөө хүлээж авах. Бол тэр хүүхд эргээд ер нь бол би ийм хүмүүст хандаад хэрэггүй байдаг юм байна. Ингээд дотгошоо болоод хувирчиж байгаа байхгүй. Тийм учраас өөр өөртөөгөө зөрчилдөх, өөр өөртөөгөө ярилцах. За энэ эргээд нөгөө нийгэмтэйгээ зохицож чадахгүй байх дотгошоо чиглэсэн хүүхд болж хувирах гол нөхцөл байдал үүсгэж байна. Тийм учраас одоо нийгэмдэр нөгөө стрессийн менежмент ч гэж ярьдаг. Эргээд нөгөө хүүхдүүд их тийм ганцаардалтай айгүй тийм өөр өөртөөгөө зөрчилдсөн нөхцөл байдлуудын цаана итгэж найдах тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг өөрийг нь одоо юу гэдгийг сонсдог. Тэгэхээр тэр сонсох төдийгүй эргээд одоо тэр хүүхдэд чи одоо хамгаалагдаж байгаа шүү гэдгийг одоо ойлгуулж тэгээд тэр хүүхдийн эрх ашигын төлөө тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг дуу хоолойгоо илэрхийлэх томчууд хэрэгтэй биш шүү дээ. Тийм учраас хов зүйлөө гэдэг яриа бол маш зохимжгүй одоо цаг үед бол яг гэвэл ялангуяа ийм зөрчилдөөнтэй ийм сөрөг нөлөөлөлттэй байгаа үед бол тэрний цаана бол хүүхд ямар эрхэм зөрчигдөлтэй ганцхан энэ зүгээр дээрлэлтийн асуудал биш өөр гэмтрийн шинжтэй үйлдэл байвал яах вэ гэх мэтчлэнгээр бол энэ дээр заашгүй анхаарах хэрэгтэй. Ер нь хүүхдийг одоо чи ингээд их тийм юу гэдэг найз нөхдөдөө эвтэй байж чадахгүй бити янз янзын юм яриад яваадаа энэ төр гэдэг байдлаар хочилж нэр өгнө гэдэг бол эргээд энэ бол шошгилж байгаа хэлбэр шүү. Тий. Түүнчлэн хүүхдүүд бие биенийгээ айгүй их шошгилдог болсон. Гаднах харагдах байдлаар нь за тэгэл одоо ерөөсөө үг хэлээрээ маш бүдүүлгэр хэлдэг. Тэгээд тэрийг нөгөө сонсож байгаа хүүхд нь энгийн мэтэр харилцсан одоо ярилцж байгаа байхгүй юу? Энд чинь бол одоо нөгөө аимшигтай зураг шүү дээ.
Тэгээ бид нар бол нөгөө ёс суртахуун, ёс зүйн мэдрэмжүүдээ тэднийг алдсан тодорхой хэмжээнд. Ийм учраас энэ нөхцөл байдлуудыг бид нар одоо томчууд ойлгуулж хэлж ямар нэгэн байдлаар анхааруулахгүй яг энэ байдлаараа яваад ах юм бол тэр хүүхдүүд энийг ойлгохгүй шүү дээ. Яг бол тэд нар маань өөрийгөө яаж илэрхийлэхээ мэдэхгүй шүү дээ. Тийм учраас зарим одоо хүчирхийлэл үлдээд байгаа хүүхдүүдийн цаана бол маш том сэтгэл зүйн асуудал байна. Тэр хүүхдүүд өөрөө хүчирхийллийн одоо хохирогч байх хэрэгтэй. А дээрэс нь өөрөө одоо юу гэдгийг тэр сошиал медиач гэдэг юм уу эсвэл өөр бус байдлаар ингээд тийм хүчирхийллийн шинжтэй зүйлүүдийг одоо үзээд энэ бол энгийн байдаг зүйл мэтэр хүлээгээд авцсан. Тэр солонгос кино ч юм уу те одоо аимшигтай хүчирхийллүүд гардаг контентууд гараад ирчихлээ шүү дээ. Тэрэн дээр нь бид нэр одоо юу гэдгийг хүүхдээ юу үзэж байгаагаас эхлэн анхаарал хандуулна гэдгийг чинь цаана одоо юу гэдгийг чи юу хийж ийн хүмүүн гэж ингэж асуухаас илүүтэйгээр үзэж харж байгаа зүйлтэй санал солилцох. Ийм л асуудлууд яригдэн шүү дээ. Одоо сүүлийн үед олон контентууд, подкастууд гарч ирнэ л да. Хүүхдийн дуунуудыг өөрчлөөд бүр урлаг соёлынхан одоо соён гээрүүлэх үүрэгтэй хүмүүс нийгэмд хэрхэн нөлөөлж байна. Кино хүртэл дандаа хүчирхийлэл аллагтай Монгол кинонууд голдвол дандаа л гэр бүлийн хүчирхийлэл араар тавилт хууралт гэл ингээд ийм хэцүү кинонууд гараад байна л та. Энийг та криминологч хүнийхээ зүгээс юу ч дүгнэх вэ? Энэ нь одоо цаашлаад ирээдүйн болсон хүүхдүүдэд маань хэрхэн нөлөө үзүүлэх вэ? Тэгэхээр хөгжим, кино гэдэг бол хүүхдүүдэд ялангуяа өсвөр үеийнхэнд бол маш хүчтэй нөлөөлдөг зүйл л дээ. Одоо оюуных нь хэрэгцээг нь эхний ээлжинд хангадаг одоо хэрэгслүүд гэж хэлж болно. Тэгэхээр криминологийн талаас бол энийг pop криминолог гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл хөгжим, кино хэрхэн гэмтрэгт нөлөөлдөг тухай судалдаг. Тэгэхээр манай одоо энэ хүүхдүүдийн хувьд бол нөгөө эцэгхийн хараа хяналт сул. За тэгэл сошиал медианы хязгааргүй хэрэглээ. Тэгээ таны хэлж байгаачлан одоо тэр айхтар хүн сэдвүүтэй контентууд, кино. За тэгэл одоо дуу хийж байгаа тэр дуучдын дууны тэр агуулга тий эмэгтэй хүнийг зүгээр л одоо секс объект мэтэр ингээд тэр дуулаад байгаа. Бүс хүнийг одоо ингээд доромжилж байгаа. Эргээд одоо хүний үн цэнийг тий одоо үгүйсгсэн. Ийм юмны чинь цаана бол маш одоо айхтар сөрөг мессежүүд очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол энэ дээр урлаг соёлынхан бол одоо анхаарах цаг болсон. Юу одоо юу гэдгийг ийм контентуудыг нэг хязгаарлалт энэ бол эрх чөлөө одоо бидний уран бүтээлийн чөлөөтэй энэ төр яригдах үүсэхгүй л дээ. Тэгэл бах. Тэр нэг талаараа тийм. Гэхдээ нөгөө талдаа бол тэр гадны улс орнууд тэр яагаад урлаг соёлынхан алдаа гаргахад спортын ч гэдэг юм уу олонний танил ганц урлаг соёл биш шүү. Энд улс төрчнөр ордог. Өөрөөр хэлбэл олон нийтийн ийм одоо фигур гэж ярьдаг. Паблик фигур гэдэг хүмүүс ёс зүйн алдаа гаргавал шууд хариуцлагдаг байхгүй. Тийм ээ? Эргээд одоо юу гэдгийг дуу хөгжим одоо хийхгүй байх ёс зүйн талдаасаа өөрөө мэдгдэл хийгээд хариуцлага үйл хийгээд гэж шүү дээ. Хатуу. Гэхдээ чи ийм одоо байдлаар хүмүүст нөлөөлцсөн бол сөргөн байдлаар нөлөөлцсөн бол хариуцлага ёс зүйн төлөйгээд шүү дээ. Тэрийг хуулиар хориглоогүй байсан ч гэсэн. Хуулиар одоо юу гэдэг хариуцлага үлээлгэх тухай асуудал ярихдаггүй байсан ч гэсэн. Өөрөөр хэлбэл өсвөр үеийнхэнд тэр дуу дуулж байгаа хүмүүс, кино хийж байгаа хүмүүс олон талаас нь бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг тэр болгоныг бодох албагүй шүү дээ. Тэд нар үзэх албагүй шүү дээ гэж хэлж магадгүй л дээ. Гэхдээ тооцоолох хэрэгтэй. Урлагийн чинь цаана одоо гоо зүү, гоо сайхан. Эцэст гол зорилго нь бол сайн сайхны төлөө шүү дээ. Тэгэхээр тэр хичнээн одоо юу гэдэг бодит байдлыг бид нар үзүүлж байгаа шүү дээ. Нийгэм ийм л байгаа шүү дээ. Гэж одоо хүн сэдвийг одоо хөндөж уран бүтээл хийж байгаа ч гэсэн тэрний цаана бол бас нэг гоо зүү, соёл, үг хэллэгээс ахгуулаад, үйлдэлээс ахгуулаад олон юм дээр анхаарах хэрэгцээ шаардлага зайлшгүй байгаа. Тийм учраас энэ дуу хөгжим, кино энэ төр бид нар ямар хүүхдүүдтэй одоо юу гэдэг тэр чиглэлийнх нь сонсох зүйл дээр шууд одоо хараа хяналт тавихгүй маа гэхэд ямар ч үсэн энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Гэхдээ миний хүү одоо ямар хөгжим сонсож байна гэдэг тэр сонсож байгаа хөгжмийн хүртэл сонсох хэрэгтэй. Тэгээ үзэж байгаа кинонтой холбоотой асуудал дээр хүртэл анхааруулах. Гэхдээ энийг миний хүү шууд утгаар ингэж битгий ойлгоорой. Энд чинь цаана одоо ийм утгал илэрхийлэх гэдэг нь шүү дээ. Тэрнээс шууд утгаар бол ийм байдлаар бид нар ойлгож болохгүй шүү ч гэдэг юм уу. Нөгөө талдаа ном ч гэсэн ялгаагүй. Сүүлийн үед одоо гимтэргийн шинжтэй, гимтэргийн одоо тэр
шалтгаан нөхцөлтэй холбоотойгоор одоо уран зохиолын номнууд орчуулагдж байна. За тэр чиглэлийн юм бичиж байгаа хүмүүс байна. Аниме их байдаг шүү дээ, Япон. Аниме энэ төр байна тийм үү. Тэгэхээр одоо миний хүү ном уншиж чинь мундаг байна гэж шууд утгаараа хэлж болохгүй. Тэр уншиж байгаа номыг эхлээд өөрөө харах хэрэгтэй. Тэгээд одоо үгүй чи одоо энэ насн дээр энийг арай унших болоогүй байна да. Ер нь ийм ном уншвал яадгийг гэдэг өөрөө бас нэг харж ийсэн, ядаж харж ийсэн уншиж байгаагүй маа гэд. Тэгээ энэ дэр нэг тийм хүүхдүүд сөргөөр нөлөөлчих юм гарахгүй гэдгийг мэдж байгаа ном энэ дэр санд болох хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас хүүхдүүд бол бид нар бас шууд утгаар нь буруу хөх хэцүү. Нөгөө талдаа бол тэр хүмүүжлийн тоглолт болоод бусад одоо тэр зам байдлын хувьд сөргөөр өөрийгөө илэрхийлээд байгаа хүүхдүүд дээр бол эхний ээлжинд бол тодорхой ёс зүйн сургуулийн орчинчтэй арга хэмжээнүүдийг авч хязгаарлах хэрэгтэй, хяналттай болох хэрэгтэй байна. Хяналттай байж тэр дээр анхааруулж ин чи болохгүй юм гэдэг ойлгоогүй хүн болохгүй юм хийгээл нь шүү дээ. Тэр нь цаг хугацааны явцад даамжраал байна. Дамжраал. Тэгсээр гад эцтэй одоо бүр айхтар хүнд гэмтэн өргүүлт эрсдлрүүл очно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо эцэг эхчүүдийн зүгээс анхаарах зүйл юу вэ? Сая бол одоо урлаг соёлынхан урайлаач гэсэн мэн тий. Багш сургууль хүмүүжүүлэгч нар бас сургуультай тийм бас хүүхдүүдэд болохгүй гэдгийг хэлж сургамаар байна гэж байна. Тий. Багш нь шаардлага тавьчихаар одоо эцэг эхчүүд нь очиж шууд багштай муудалцж байна л да. Гэтэ бас мэрсээр бас хүчрхийлэгч багш нар бас байгаад байна. Гараад байна тий. Тэгэхээр энэ дээр бас айгүй эмзэг олон асуудлууд яригадаад байна. Та энэ дээр бас яг өөрийнхөө бодлыг байр суурь хэлж байна. Тэгэхээр одоо томчууд нь өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа учраас хүүхдүүд өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ одоо очиод шууд хэрүүл маргаан болоод одоо бүр цаашлуул зодон зохион болоод ингээд хувирах гэдэг шүү дээ. Шаардлага тавьж байгаа хэлбэр нь үгэлээрээ ойлголцоод хүнтэй одоо тодорхой хэмжээнд ямар асуудал байна, шийдлээ яаж одоо хэдүүлээ хамтдаа гаргах уу гэдэг дээр бид нар анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдал байгаа учраас энийг эхний ээлжинд ярилцах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Дээрээс нь болохоор бол тэр YouTube reader гэдэг хүмүүс байна шүү дээ тийм үү. Тэдний хувьд болохоор бол маш их одоо юу гэдгийг амжилттай хараалууд хэлээд тэгээ хүүхдүүдийн хамгийн их сонирхдаг юмнуудыг тоглоомуудыг тоглоод ингээд сууж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нөхдүүд дээр хүртэл одоо тэр үг хэл яриагаа анхаарахаас өөр аргагүй асуудлууд одоо яригдах хэрэгтэй байхгүй юу. Дээрээс нь одоо амжилттай муухай бүдүүлэг дуунууд гаргачаад би энэ дууг бол одоо хүн зориулаг өөртөө зориулсан гэж яриад байгаа байхгүй юу. Тэгсэн ирнэ нийт зарцсан. Тэгвэл чи гэртээ дуулаад сууж явах хэрэгтэй байхгүй юу. Энэ чинь нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаа шүү дээ. Би юу дуртайгаа хийх миний эрх чөлөө гэж хизээч ойлгож болохгүй. Энэ чинь цаана бусдын эрх чөлөөний асуудал давхар яригдана. Нийгэм тэр хүлээс үүрэг гэж байгаа. Тэр энэ үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй наацхийн ойлголтгүй хүмүүс өнөөдөр бид нэр одоо хөрвөхтэй хүмүүжүүлэх гэх юм уу тэднийг одоо юу гэдэг сонсгох байдал руу явуулж шít. Энэ дээр одоо тодорхой хэмжээний цензур хязгаарлалт бол заашгүй хэрэгтэй. Тэднийг сонсгоо болох хэрэгтэй. Гоё юм сонсдог болмоор байна. Гоё юмыг үзэж хардаг болмоор байна. Тийм учраас тэр чиглэлийн контентууд бага байгаа ч гэсэн аль болох тэр чиглэлрүүл бидний ирмэлцэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр одоо өөрөөр хэлэх юм бол хүмүүст гоё одоо контентууд бэлдэж өгж байгаа. Тэр нь одоо тодорхой хэмжээний шинжлэх ухааны үндэслэлтэй мөн үү. Тэгээ хүүхдүүдийн сонирхлыг татах үйс ийм зүйлүүдийг хийдэг хүмүүсүүд олшрох хэрэгтэй л да. Эхгүйгээр одоо энэ байгаль нөхцөл байдлаа ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр явах юм бол улам хурцтана. Яг тэр хүмүүс нь том болно тий. Том болно. Нийгэмд гарна. Тэгээд улам илүү хүчирхийллүүд гарна штэ. Тэгэхээр томчууд өөрсдөө эхлээд маш анхаарах хэрэгтэй, багш нар анхаарах хэрэгтэй. Үлгэрлэж чадахгүй өглөөд хэрэггүй гэж үг байгаа. Өөрөө үлгэрлэхгүйгээр тэднэрт хичнээн өглөөд нэмэргүй байх гэдэг штэ. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар одоо би тантай яриа сууж байгаа ч гэсэнтэй бид нар одоо ямар нэгэн байдлаар энэ болохгүй байгаа шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байхгүй юу? Ялангуяа энэ нөлөөлдөг хүмүүс, ютуберүүд гэдэг байгаа тэр урлагийн тэр кино контент хийж байгаа хүмүүсүүд энэ дээр бас бодолцооч ээ. Та бүхний уран бүтээлийн одоо юу гэдэг сэтгэлгээний эрх чөлөө гэдэг асуудал яригдахыг үүсэхгүй. Гэтэ илүү их уншаач ээ, илүү их судлаач ээ. Ямар хүмүүс үзэж байгаа вэ гэдгийг тооцоолооч ээ. Тэгжиж урлагийг гоо зүвтэй, гоо сайхан гэдэг зүйлийг бас хадгалж авч яваач ээ. Үгэн чалгагдахгүй гэдэг зүйлийг хараалуулчихад байна тийм. Тэгэхээр ч одоо тэр бол одоо аимшигтай зүйл харагдаж байгаа байхгүй. Нөгөө талдаа бидэрт нөгөө ёс зүйн хэмжээ
ёс зүйн болоод ёс суртахууны үнэлэмж байхгүй болсон учраас тэр хүмүүсүүдийг даамжруулад байна л да. Бага насны хүүхдүүдийг би саяхан 4-5 дугаар анги болов хүүхдүүд миний урд явж байсан. Утсаа барьсан. Тэ? Нэг ютуберыг л үзээд байгаа шүү. Нөгөөх нь хараал хийлээ. Яг адилхан хараалаар хоорондоо ингээд ярьж байгаа хгүй ютубер үзэн утаа. Яг адилхан реакшн гаргаал, яг адилхан ингээл, яг адилхан өсмөсөө ингэж мэнгээл ойрлоо. Энэ тал дээр одоо энэ ютуберүүд тоглоом тоглож юм те. Яг торинж байгаа гоё юм тархин амар хамаг гоё зүйлүүдийг ингээд шингээж авдаг үе дээр нь яг ютуберуудыг үзээд ингээд буруу үлэр дээр адил аваад байна. Энэ цаашдаа ямар зүйлийг бий болгох вэ гэдэг тал дээр. Тэр Кремлот нийгмийн хяналттай болно гэж байдаг л да. Өөрөөр хэлбэл нийгэм тодорхой хэмжээнд хяналт тавьж иж биднээс өрсөн сэргийлэх нөхцөл бүрдэн гэж үздэг. Нөгөө талдаа тэр хяналт байхгүй болсон. Түүнчлэн нийгмээс суралцах хонлогч байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн үед бол ерөөсөө нийгмээсээ суралцж байгаа байхгүй юу? Эцэгхээсээ суралцж байгаа, томчуудаас суралцж байгаа. Тэр ютубер одоо хүмүүсүүд тэр энэ тэр тоглож байгаа тоглоом, за тэгэл одоо ярьж байгаа яриа энэ тэр бол хүүхдүүд илүү хүчтэй өрнө шүү дээ. Яг бол үлгэрлээд тэр хүнийг дуурайх гэдэг шүү дээ. Сонирхлын татаад байгаа учраас. Тэгэхээр тэр хүн ямар реакшн гаргаж байна, ямар үг хэлж байна, тэр болгон кул санагдана. Тэг дог харагдана. Тэгэхээр дагаал одоо тэрийг шууд л бодохгүйгээр гаргана шүү дээ. Ямар нэгэн боловсролт хүүхдүүд төр баг хийгдэн шүү дээ. Яг бол тэд нар маань тодорхой хэмжээний одоо юу гэдгийг суур одоо босрлоо авахгаа явж байгаа хүмүүс. Нөгөө талдаа бол оюун санааны хувьд бол төлөвшөж амжаагүй байгаа. Ийм учраас нөгөө эргцүүлэн бож дүгнэх шүүлт тэдэрт бол харьцангуй бага. Энэ утгаараа бол шууд одоо нөгөө даган дуурайж нийгмээс суралцж өргөжлүүлж одоо яг тэр дуу хоолойгоо илэрхийлэх одоо гаргах эрсдлүүд бол шууд утгаараа илэрч байгаа байхгүй. Ютуберийн хувьд бол тийм ээ. Гэхдээ нөгөө юу үзүүлэх нь эцэг их бас хариуцлага байгаа тий. Тохиргоог нь хийж өгөх. Гэхдээ тохируулсан хүүхдүүд хүртэл үзээд байна гэдэг байгаа байхгүй. Одоо ингээд тэдэн наснаас дээш одоо үзэлттэй контентууд гээд байгаа штэ ингээд насны хязгаар. Тэгэхээр тэрийг бол ер нь гараад байна, үзээд байна тий. Ямар ч хяналтгүй аккаунтаар ороод шууд үзэх боломжтой нээлттэй байгаад байна. Одоо энийг үзэж байгаа хүмүүс ээж аав нар одоо өөрсдийнх нь хариуцлага хаана байгаа юм бэ гэх баг л та. Тий. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд одоо яах вэ? Бүгд амар дээрлэлттэй юм хүнд нөхцөл болчлаа ер нь сонирхол болчиход байна л да. Айгүй олон хүн халаглаад байна. Ямар нийгэмдээ байгаа. Гэхдээ сайн сайхан юм зөндөө байгаа. Тий, өөрөөр хэлбэл хүмүүжлтэй айлын хүүхдүүд байгаа. Эцэгхний хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаа эцэгч үүд зөндөө байгаа. Хүүхдийн төлөө анхаарал хандуулж байгаа багш нар сургууль хүмүүжүүлэгч нар ч зөндөө байгаа. Зүгээр жинлэхийн бол одоо нөгөө сөрөг үзэгдэл маань одоо харьцангуй бага байх хэрэгтэй шүү дээ. Баргалжил одоо байхгүй байх хэрэгтэй шүү дээ. Бага биш байхгүй байх хэрэгтэй. Гэтэл энэ дэр бол ингээд одоо маш олон талаас нь ингээд жинлээд үзэх юм бол тийм эрсдлүүд ерөөсөө хаасайг бол бий болоод эхэлсэн байна. Энэ утгаараа нөгөө эрүүл одоо хэсгээ гэмтээвэл яах вэ? Тийм учраас эрүүл хэсэгтэйгээ нийлжээд энэ одоо хэсгээ алих одоо цааш нь газар авахгүй дамжруулахгүй зогсоох хэрэгтэй. Тэрэнд нь бол бүгд оролцмоор байна. Бүгдээрээ энэ дээр нэг болоод үзээрэй гэдэг л асуудал одоо бид нар ярихаас аргагүй болчихж байгаа юм. Зүгээр одоо юу гэдгийг тийм богино хугацааны үр дүнгүй юмнууд энэ дээр ерөөсөө төдийлөн ахиж гарахгүй. Тийм учраас криминологийн суурь судалгаануудыг хийх хэрэгтэй. Хүүхдүүд яагаад ийм одоо гэмтэрд оролцож байгаа юм. Дээрээс нь босрлын нөгөө хүртээмжийн асуудлууд. За дээрээс нь нийгэмд нөлөөлж байгаа сошиал контентын асуудлууд дээр бид нар эргэцэн үед ямар одоо юу гэдэг шалгуур тавих юм гэдэг ийм хүртэл давхар судлах хэрэгтэй байгаа байхгүй. Дээрээс зүгээр сэтгэл хөдлөл, эмоц, уур бухимдлаар энэний шийдлийг бол олж харж чадахгүй. Тэгэхээр шинжлэх ухаанчаар энэ бүгдийг шийднэ л гэсэн. Тэгээ судалгаа сайн хийж бодлогын түвшинд. Тэгээ уус орнууд тэгжид асуудлаа шийдэж байгаа шүү дээ. Тэрээс зүгээр одоо юу гэдэг уурлаад бухимдаад эсвэл одоо юу гэдэг хин нэгнийг буруутан болгоод тэр асуудлыг хэзээ шийдэж ирээгүй шүү дээ. Тэгээ эн чинь урт хугацааны хөтөлбөр бодлого байж аж тэгээд тэр нь хамгийн гол нь шинжлэх ухаан дээр үндэслэгдсэн судалгаа шинжилгээтэй байж аж тэрийг хэрэгжүүлэх хүмүүс бас давхар бэлдэж үр дүнгүй үзүүлдэг зүйл байхгүй. Тэрнээс яг нэг хүнийг ингээд шийтгээд хүмүүсийн сэтгэл амарчлаа. Тэр бол зүгээр
мөчрийн тастаа хийж гин үнцгийн тастааг үл гэсэн. Яг үнэ. Тий. Мэдээж мэдээж нөлөөлнө л дөө. За одоо тэр хүүхдтэйгээ тэгсэн байлээ шүү. Тэгээ хариуцлага хүлээсэн байсан шүү. Тиймээс та нар одоо энэ үйлдэл юун дээр анхаараарай гэдэг. Энэ бол нөлөөллийн асуудал мөн, урьдчилан сэргээлтийн асуудал мөн. Гэхдээ энэ бол зүгээр л тухайн агшинд л тодорхой цаг хугацаанд л нөлөөлнө. Урт хугацаанд бол бид нар хүүхдүүдийн эерэг уур амьсгал, эерэг орчин нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг. Мөн үү? Энийг ойлгодог хүүхдүүд орчинд бол ийм зөрчилдөөн бол төдийлөн гарахгүй шүү. Тэгэхээр бид нар тэрийг л бүрдүүлэхийн тулд ямар хүчин зүйл нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Японы зүгээр нэг эрдэмтэн хуульч хүн. Хүний эрхийг бол юу тодорхойлсон байсан гэхээр ангид чинь цовоо сэргэлэн хүүхэд дуугүй болохыг л хүний эрх гэж ойлгоо. Тэрийг анзаарахыг л хүний эрх гэж ойлгоорой. Тэгэхээр өөрөөр хэлбэл эмпати чанар буюу өөрөөр хэлбэл хүний оронд өөрийгөө одоо тавих тодорхой хэмжээний тэр нинжин сэтгэл болов хүний эрх байхгүй. Тэрнээс нэг тийм хүний эрх гэхээр хүнээс тийм хүндий хоосон өөр одоо ойлголт те өөр онол ярих гэхээс илүүтэйгээр яг энгийнээр хэлэх юм бол нинжин сэтгэл. Тэр бидний өвөг дээдс бол үр хөвгтэй гэлтгүй бусдын үр хөвгтийг гэсэндээ хайрлаж инхрийж ингээл хамгаалж явж ирсэн шүү дээ. Тэгэхээр хүний эрхийн маш өндөр мэдрэмжтэй байсан хүмүүс. Энийг эргүүл сэргээх хэрэгтэй. Тийм үү? Хүүхдүүд одоо буруу үг хэлж байгаа тохиолдолд хүүхдүүд биеинтэйгээ ёс бусаар харилцаж байгаа тохиолдолд томчууд шаардлагатай хэрэгтэй шүү дээ. Гэхдээ чи найзаагаа сая юу хэлж үү? Цаашдаа анхаараа шүү хүүхдүүд ингэж болохгүй шүү. Багш нь ангид нь тийм яриагаар бол тэрийг дордон зогсоож явах хэрэгтэй. Ямар нэг ялгуурлан гадуурхалт тийм үү? Ямар нэгэн байдлаар хүчирхийллийн шинжтэй тэнд ямар ч үйлдэл хийгдэж газар авч болохгүй. Тэр тухай бүртэн зогсоогдож нийгмийн ажилтан сэтгэл зүйчнэр тэр үйлдэлийг хийсэн хүүхдтэй тэр үйлдэлийн хохирож болсон хүүхдтэй тусгайлан уулзаж анхаарах хэрэгтэй байхгүй. Тийм учраас мэдээж хүний нөөц хэрэгтэй. Давхар ярил олон хүчин зүйлүүд хэрэгтэй болно л да. Гэхдээ бид нар эхний ээлжинд боломжит одоо арга замаараа энэ дэр өөрсдийнхөө хэмжээнд одоо хичээх хэрэгтэй. Их баг том гэлтгүй бүгдээрээ л хүүхдтэй анхаарах цаг нь болчиход байна. Тэ шаардлага тавих хэрэгтэй байна тий. За мэдээж одоо нийгэм угаасаа болохгүй хар цэг дээрээ төвлөрдөг тий. Ер нь хүмүүс өөрийгөө хамгаалах зорилгоор ер нь дандаа муу мэдээг л төрүүлж хардаг. Тэр утгаараа бас энэ хүчирхийллийн асуудлыг хүмүүс бас цочор хүлээж авч байгаа ах тий. Нийтээрээ шүүж байгаа ах. Терминолог талаасаа тий. Нийгмийн одоо хамгийн сайн зүйлийг тий. Хэрхэн түгээн дэлгэрүүлэхийн хүн өөрийнхөө юундаа анхаарахын наад зах нь одоо нэг булан нэг эвгүй харанхуй буланг яаж гоё гэрэл гэгээтэй болгож өөрчлүүл ингээ тэр хэсэг гин тэрг үлдэгдэг газраас юм айгүй өөр газар болдог гэх чинь тий. Нэг тиймэрхүү яриануудыг сонссон юм. Энэ тал дээр та цаашлаад. Тэгэхээр одоо эргээр яаж керамлог нөлөөлөх үү гэж тийм ээ. За мэдээж суур одоо нөхцөл шалтгаанууд тодорхойлоод тэрлүү яаж одоо арга хэмжээ авах уу гэдэг рүү одоо тодорхой онлын хүрээнд мэрэгчлэтнүүдийг одоо чиглүүлдэг. Тэгэхээр энэ бол эргээд эрг нөлөөллүүд үзүүлж эхэлдэг л дээ. Тухайлбал одоо жишээ нь нийгмийн хяналтын онолыг яаж нийгэмд хэрэгжүүлэх үү гэдэг асуудал дээр бол цэцэрлэгт хүрээлэн дээр томчуудын суух одоо юу гэдэг хүүхд тэр тавьсан сандлын байрлал бол тэр цэцэрлэгт хүрээлэн нэлэнхүйд нь харж явах хэрэгтэй байрлал дээр байх хэрэгтэй гэнэ л дээ. Шалтгаан юу гэхээр тэр хүүхдүүдийн тэнд одоо юу гэдэг зөрчилдөөн гарах ч юм уу эсвэл одоо хүүхдүүд тоглож байгаа одоо жоохон хүүхд ингээл унахаас ахгүйл эрсдэл гаргадаг шээ тий. Тэрийг хянаж явах хэрэгтэй гэнэ. Энгийн байгоц. Гэхдээ энэ бол эргээд үр дүнтэй зүйл байдаг. Түүнчлэн одоо юу гэдэг хүүхдүүдийн нөгөө ялангуяа бага насны хүүхдүүдийн тоглож байгаа дээр тоглоомын талбай заавал одоо нэг жижигхэн хашаатай байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. За тэр хашаатай байх шалтгаан юу гэсэн чинь хүүхдүүд өөрсдийнхөө орчин байгааг нэгдүгürt мэдэрдэг. Дээрээс нь тэр орчин руу өөр хин нэгэн орж иж одоо чинь арай жоохон том ахлахангийн хүүхдүүд орж ирээд хүүхдийг дээрлэх мэрлэх юм дээр соргог мэдэрдэг. Энд нэг тодорхой хэмжээний хяналтууд байх орчныг бүрдүүлж байгаа хгүй. Тэгээд одоо тэр эргэн тойронд байгаа эцэг эхчүүд арай жоохон том хүүхд ороод нөгөө жижиг хүүхдүүд дээр одоо юу гэдэг дээрлэхтийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа бол тэрийг соргоогоор анзаарна. Тэгээ очиод үгүй чи юу хийж ийн гэдэг байдаг байдлаар одоо нэг шаардлага тавиад эхэлдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр бужигнаан донд тэр болонд нэг хүүхдийг нөгөө хүүхэд нь дээрлэж байгаа гэдэг анзаарахгүй байх эрсдэл байдаг юм шүү дээ. Тэгэхээр нийгмийн хяналт бол ийм энгийн байдлаар хэрэгжүүлж нөлөөллийг одоо бий болгоно гэсэн үг. Бид нэр бол ерөөсөө хүүхдтэй сэтгэл гаргах, хүүхд гэлтгүй нэгэндээ сэтгэл гаргах ийм хэрэгсэл шаардлага бол одоо хэрэгтэй байна. Дэлхийн хамгийн одоо гэмтрэг баг үйлдсэн 10 улс орны асуудал төр бол үзүүлэлт нь юу гэж гарч ирэх вэ? Нийгэмд нэг нэгэ хүндлэх тэр одоо харилцаа бол их өндөр гарсан.
Тэгэхээр бид нэр ядаж одоо гудамжинд таарад нэг л үгээ юуг одоо маргах гэж уурлахаас илүүтэйгээр одоо мэдээж стресстэй төгжрөл бухимдлууд зөндөл байна л да. Тэ тэр одоо байдлаар л эргээр л хандах эхэлж хэрэгтэй. Эхний ээлжинд бидний авах арга хэмжээ тэр байхгүй. Хүүхдүүдтэйгээ эргээр харьцаад эхлэх хэрэгтэй тийм ээ. Энэ бол ямар нэгэн мөнгө гаргахгүйгээр бид нэр өөрсдийнхөө орчныг эерэг болгох эхний алхам. Тийм учраас нөгөө эргээд кримлогт бол өөрийгөө хянах хоног гэж байдаг. Тэгэхээр өөрийнхөө тэр зам байдал сөрөг одоо гаргаж байгаа дутагдлаа ойлгох тийм ээ. Биднийг одоо ингээд нэг тийм энэ сошиал контентууд за тэгэл энэ нөгөө Монголын нийгэмд тодорхой одоо юу гэдгийг гэмтрэгтэй холбоотойгоор шудраг ус гэдэг энэ их яриа энэ улс төрчнэрийн биднийг талцуулж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад бид нар чинь одоо нөгөө юуг болчиход байна шүү дээ. Бие биенийхэн тэр нөгөө хүндлэх орон зайг болох гэдэг шүү дээ. Тэгээд тэрийг бол анзаарч харах хэрэгтэй. Тэгээд хүний дор орохгүй ч гэдэм үү те. Заавал одоо ингээл нэг тийм мундаг лаг байх ёстой юм шиг байдлаар ингээд бидэрт ойлгуулад идэг. Гэтэл тийм биш шүү дээ чинь. Хүний нийгмийн амьдрал явж байна. Хүн ямар нэг юмараа хүнээс дутуу байж болно. Хүн заавал баян байх албагүй. Хүн заавал эрх мэдэлтэй байх албагүй. Тэгэхгүйгээр сайхан амьдарч болдог гэдгийг бид нар нийтээр ойлгомоор байна шүү дээ. Тэгэхээр дандаа харьцуултууд тэр бол манай нийгмийн энэ гол одоо стресс эргээд үл ойлголцлын шалтгаан гэж би хувьд харж байгаа. Өөрийгөө дандаа бусдад харьцуулна. Өөрийгөө дандаа хөргөчийн дүр дээр байж тавина. Энэ чинь өөртөө ажиллах болцсны хамгийн тод одоо дохио байхгүй юу. Тийм учраас энэ болгон дээр эхлээд томчууд өөртөө ажиллаад ядаж нэгэнтэйгээ сайхан инээмсэглэдэг мэдлэг тэрийг л хүүхдэд харуулчих. Тэгэхээр хүүхд бол яг хүнтэй бас нэг ингэж мэдлдэг юм биш үү гэдэг анхан шатны ойлголт авна. Энэ мэдлэх бол хамгийн чухал харилцаа юм биш үү? Хүнтэй мэдлэх. Тэгэхээр манайхын хүнтэй ер нь яаж мэдлж байгаагаас л одоо эхлээд бодох хэрэгтэй. Тийм ээ тий. Тэгэхээр гоё эргээр цаашдаа наацхан мэдлэх, хүндлэх ёс гэл ардын тийм яс ярьдаг байсан шүү дээ. Бид нар бол бусдаас нэг айхтар сураадах юм. За яг сүүлийн үеийн кримлог талаасаа бол ингээд байшин барилга тэр нийгмийн одоо юу гэдгийг орчин гэдэг ингээд маш одоо чухал онлууд туршилтууд ингээд хийгдэж явж байгаа. Тэрнээс суралцахгүй яг энэ шимтэр техникийн шинжилгээ ухааны ололтуудаас ер нь хүнийг хүндлэх тэр хүний төлөө гэсэн нинжин сэтгэлийг бол бид нэр бол өвөг дээдсээсээ өөр одоо хинээс сурах юм бэ. Тэр хүмүүс бол үнэхээр гайхамшигтай. Биднэрт уул нь өвлүүлж явж ирсэн. Тэр нь бол ахаалт хүндэл дүүгээд одоо дэлгэмдэл. Ямар ч үсэн хүндэл гэдгээс л эхэлж шин. Тийм учраас хэдүүлээ одоо эрэг байх болсон. Нэгэндээ анхаарах болсон. Хамгийн чухал нь бас өөртөө анхаар. Тийм. Өөрийнхөө сэтгэл зүйд анхаар. Тэгээд дараагаар нь хүнийг шүү, хүүхдэд анхаар. Тийм. За маш гоё сонирхолтой яриа бидэнд өглөө. Мөнх Эрдэнэ доктортой баярлалаа. За мөн Шигээ Утаг их сургуулийн харьцуулсан эрх зүй хүрээлэнгийн одоо захирал та бүхэнд одоо кримлог талаасаа дээрлэлтийн талаар за мөн эрэг талаас нь харах за мөн яагаад үлдэгдээд байгаа шалтгааны талаараас дэлгэрэнгүй тайлбарлалаа. Та бүхэн бас энэхүү яриаг бас яг тухтаа маш сайн анхааралтай сонсорой гэж хүсье.